Монголд анх удаа Бурхан Буддагийн заасан Випашина бясалгалд сууж дүүргэсэн мянган бясалгагч оролцсон нэг өдрийн мега курс Монгол бүхий өргөөнд 9-р сарын 3-нд өглөөний 7 цагаас 14 цагийн хооронд зохион байгуулагдлаа. Түүхэнд анх удаа зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд олон зуун бясалгагч нар хамрагдаж бясалгалаа сэргээж эрч хүчээ сэлбэж авлаа. Энэхүү үйл ажиллагааг Монгол дахь Випашина бясалгалын албан ёсны төвөөс Випашина бясалгалын их багш Гоенкагийн 100 насны ойг ухтан зохион байгуулжээ. Тус төвийнхэн цаашид Бурхан Буддагийн их дүүчин өдрөөр ийм нэг өдрийн мега курсыг жилдээ нэг удаа тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.